Энэ 150 чи юу юм бэ? Бүтэн сар ерөөсөө 150 гэдэг. Миний нэр Цолорш. Би Coca-Cola компани суурин төлөөлөгч. Төлөөлөгчийн газар бол Coca-Cola компани нэг хэсэг манай албан ёсны түнш MCS Coca-Cola-тай хамтран ажиллаж, борлуулалт, маркетинг, худалдааны маркетингийн дэмжлэг үзүүлдэг анх 2001 онд байгуулагдаад Монголд албан ёсны франчайз үйлдвэрлэгч компани сонгон шалгалтанд оролцож анхных нь эрхийг олгож ирсэн. Coca-Cola-гийн франчайз тэр үед анхны олон улсын франчайз Монголд нэвтэрж орж ирсэн. Мэдээж тэр үед бол энэ бол цоо шин юм байсан. Өндөр стандартыг шаарддаг. Энийг хангаж чадах уу гэж бас шаардлага тавьж ирсэн. Энийг үзүүлэх гэсэн чамд энэ 2002 онд анхны MCS Coca-Cola-гийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Энийг бид 2001 онд үйлдвэрийн нээлтэн дээр танилцуулж анх 270 төгрөгөөр зарж исэн ундаа энэ байна. Тэр үед Coca-Cola-гийн үн 270 төгрөг байсан. Тэгэхээр 100 төгрөгийн ундаа байдаг гэсэн. 270-аар ундаа уух, 100 төгрөгөөр ундаа уух. Тэгээд бид судалгааны компани авчираад судалгааны үндэстэн дээр 150 гэдэг үн гарч ирсэн. Тэгээд тавд бүх санаж байгаа. Эхний сар зөвхөн телевиз, радио гудамж нь 150 гэл тэр үед аюул хүмүүс асуудаг. Энэ 150 чи юу юм бэ? Чанарын хувьд ямар ч шалгаагүй. Амтын уур жоохон өөр байдаг нь үнэн. Яагаад бол орон болгоно өөр сахар хэрэглэдэг. Чихэрлэг амтны жоохон зөрөө байдаг гэсэн ш. Чанарын хувьд бол дэлхийн ямар ч зэгт Coca-Cola-г уухад ил чанартай Coca-Cola л байна. Хамгийн гол зүйл нь бол хэрэглэгч. Хэрэглэгчийг хизээ, хаана, юу хүснэ тэр нь байх хэрэгтэй. Одоо Coca-Cola-гийн хэл дээр бол нэг гарын зайд байх хэрэгтэй. Уртаа дэлгүүр лугаа ороод нэг гарын зайд хүүтэн хөрөгчнөөс тэр үедээ юу хүсэж чинь тэрийг бид нар хангаж явах хэрэгтэй. Тэр бол бидний хамгийн мэдээж гол зорилго.